Зодооны хэрэгт холбогдсон Непокидуудын хар тамхины эрэг юу болов? 2025 оны 7 дугаар сарын 19-ний шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Канте хэмээх шинийн цэнгэний газрын орчимд бүлэг залуусын танхаарал зодоон болж иргэн саян нэмбог хүнд гэмтээсээ хэрэг гарсан. Хохирогчийг гэмтээсээ хэрэгт Ирлийн Эрдэнэбатын хүү Тэмүүлэн, Улсын хурлын гишүүн асан Цэрэн Бонцгийн хүү Санжаа Чойбол, говийн захирал Амар сайхан болон бусад этгээдүүд нэр холбогдож ялагчаар татсан. Энэ хэргийн шүүх хурал өнгөрсөн 1-р сарын 29-ний өдөр Баянзүрх Сүхбаатар Чингэлтэй дүүргийн эрүүгийн иргэн анхан шатны тойргийн шүүхэд болж өндөрлсөн. Шүүхээс шүүгдэгчдэд хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан хэмээн үзэн Санжаа Чойболд 1 жилийн зорчих эрх хязгаарлах, Тэмүүлэн Алтан очир Амар сайхан нарт 8 сар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан юм а. Тэгвэл 27 хоногийн өмнө болсон Непокидуудын зодооны хэрэгт хар тамхины эрэг нь хайчав гэж интернет хэрэглэгчид ихээр асууж байв. Зодооны эрэг гарсны дараа Тэмүүлэн Санжаа Чойблыг баривчилж хар тамхи сэтгцэд нөлөөлөх юм бэлтгэл хэрэгэлсэн хэсэг шинжилгээ авахд эрэг гарсан талаар хэвлэлүүд мэдээлж байсан юм. Харин Баатар сайхны Амар сайхан хил давж гарсан учраас хар тамхины шинжилгээ авах боломжгүй байсан юм. Энэ тухай хэрэгт холбогдогчдын өмгөөлөгчид шүүхээс тодруулахад зодооны хэрэг гарсны дараа буюу өнгөрсөн 7 дугаар сард хар тамхины эргийг тусад нь шийдээд хариуцлага үүрүүлсэн гэлээ. Тодруулбал өнгөрсөн 7 дугаар сарын 23-нд Тэмүүлэн Санжаа Чойбол нарыг 30 хоног цагдаа орох арга хэмжээр хар тамхи хэрэгэлсэн хариуцлага хүлээлгэсэн гэж үзжээ. Хуулиар хар тамхи сэтгцэд нөлөөлөх бодис хэрэгэлсэн хүнийг зөрчлийн хуулиар 7-оос 30 хоног баримтлан хариуцлага хүлээлгдэг. Харин хар тамхи тээвэрлсэн худалдаалсан этгээдүүдийн хэргийг эрүүгийн хуулиар шийдвэрлэдэг учраас Тэмүүлэн Санжаа Чойбол хар тамхи хэрэгэлсэн гэх үндслээр ийм хариуцлага хүлээгээд гарсан байна. Непокидуудын хар тамхи зодооны хэрэг ингэж шийдэгдсэн байдаг. Харин нөгөө талд хохирогч Саян Нэмбогийн найз гэх цагдаагийн ерхий газрын дарга болдын дагвар хүү Үлзий сайхны нэр шүүх хуралд ихээр дурддагдсан. Санжаа Чойблын найз хүн хүслэн Үлзий сайхан өдөж хэрэг үсэх маргааныг эхлүүлж бусдын бие талцсан гэж гэрчүүд мэдээлж бичлэгээр нотлогдсон. Гэвч цагдаа нар Үлзий сайхнаас гэрчин мэдүүлэг аваад өнгөрсөн ба хэрэгт холбогдсон хохирогч талын этгээдүүдээс хар тамхины шинжилгээ аваагүй наа. Их сурвалжийн мэдээлснээр хохирогч Саян Нэмбо болон түүний найзууд ч мөн адил хар тамхи хэрэгэлсэн байсан гэвэ. Уг нь хууль хэрэгт холбогдсон бүх хүмүүст ижил тэгш үйлчилж хариуцлага хүлээлгэх ёстой ч хохирогч талын найзуудад хөнгөн үйлчлээд өнгөрсөн нь анхаарал татнаа.